Хай, за бүгдэнд нь өдрийн мэнд. За өнөөдөр болохоор 2026 оны 2 сарын 28-ны өдөр. За тэгээ 2 хоногийн дараа манай охины төрсөн өдөр болно. Тэгээд энэ өдөрт зориулаад ер нь бол баг бүтэн жилийн хугацаанд хүлээсэн гэх болно. Яагаад тэгэхээр өмнө нь төрсөн өдрүүдээр нь би ерөөсөө хамт байж чаддгүй байсан. Дандаа хотод ажилтаа тэгээ манай охин өвөө эмэдрээгээд ингээд тустай байдаг байсан болохоор охиноо ерөөсөө гоё баян баярлуулж чаддгүй байсан. Тэгээд энэ жилээс бол яг өөрөө хуваараа би дааж юм хийж байгаа учраас цаг зав ч гэсэн өөртөө гаргах боломжтой болсон учраас энэ жилийн төрсөн өдрөөр бүр ээж нь зорж очиж охиныгоо баярлуулахаар болж чинь тэгээд яг одоо охиндоо гараад яг бэлгийг авах гээд өөргөө бэлтцсэн байна. За тэгээд манай охины бэлгийг авцгаая. Тэгээд төрсөн өдрөөс ямар хнөө болох вэ гэдгийг бас та бүхэндээ суулцгаална. За яг одоо охиныхоо бэлгийг авах гээд гарах гэж байна. Надад өмнө нь хит хитэн зүйл захиж байсан. За тэднийг надад аавна. Гадаа аюу гоё дулаахан байна. Тэгээд өнөөдөртөө багтаад бэлгнүүдийн цуглуулчаад маргааш орой охин руугаа явна. Нөгөөдөр өглөө гэхэд охин дээрээ очсон байна. Гэхдээ очихгүй гэд хэлсэн байгаа. Сюрприз ирэх гээд шууд хичээл дээр нь явж орно гэж бодож байна. Миний охин ер нь их бүтээлч хүүхэд байдаг. Зурн, дуулан, бүжиглэн гэл ер нь урлаг талтай нэлээд сонирхолтой бас нэлээд авьяастай. За дээрээс нь манга аягүй сонирхож уншдаг. Бид хоёр тэгээд монгол хэл дээр жоох муу гэд багштай загнуулаад идэг юм аа. Гол шалтгаан нь уучлаарай агшаа ингээд англи хэл дээр уншаад байгаа юм шүү. Тэгээ яг сүүлд уншсан одоо энэ хоёр манганых нь цувралууд нэрсэн байгаа. Тэгээ энэ хоёрын аль нэгийг сонгоод авна. Номын дэлгүүр орсон хүн ч одоо яаж зүгээр ах вэ? Тэгээд өөртөө хэрэгтэй гоё ном байна уу гэж харлаа. Бас хөөрхөн сүрнэрүүд, аягнууд тэгэл гоё хэрэглэгдэх зүйлүүд зөндөө байсан. Энэ болохоор өмнөд амраагчлын бэлээ халан бүтнээр ингээд жим болгон тавьчих болдог нүдний хаалт. За тэгээд энээс харж байгаа тохиндоо сонгоод авсан байгаа. Сонгох гэж бас зөндөө юм болсон. За тэгээд энэ хоёрыг сонгосон байгаа. Дараагийн бэлэг нь AirPod. Манай охин AirPodтой болмоор өнгө гэж надаас зөндөө гуйсан болохоор төрсөн өдрийн бэлэг болгоод ийм хөрхэн кейстэйгэр нь авч өгч байгаа маа. Тэгээд өнөөдөр охиныхаа бэлгийг бэлдсэн үнэхээр гоё байсан. Тэгээд тэнгэр ангаач гэсэн ийм гоё үзэсгэлэнтэй. Үнэхээр аз жаргалтайгаар алхаж явж байгаа би байна. Тэгээд хурдхан охин дээрээ очиод баярлуулаад хурдан бэлгнүүдийн нөгөөд охиныгоо нэг сайхан тэрвэрэд үнсмээр байна өө. Самын гэрэл туулъя зүсгэлтэл зүйж өгье зүуд сэнгэн бэлдээд өгье зүуд зүнгэн үрдэж өгье зүрхэн дэм хайр дүрж өгье. За вокзал дээр ирсэн. Хоноо явах гэж юм. Тэгээд өглөө өвөөний ирсэн нуттай. Маргааш миний охины төрсөн өдөр штэ яах гэж байна. Тэгэхээр би яах ч вэ? Би одоо ажилтаа юм чинь би одоо яах вэ? Хоёр өөрсдөө уулзралаад тэмдэхгүй юм чи. Өө за. Тэгээд айгүй дурамчтай хэлтэй. Тэгээд аавч өртөж очно гэдгийг хэлээг байгаа. Ямар ч хүндээ гоё сюрприз бариад төрсөн өдөр дээр нь очно. Hey, sweetness. За миний охины төрсөн өдрийн өглөө. Эрдэнэтэд буусан чинь амар цастай тэгээд ер нь бол цасаар шуурсан хүүхдэн байсан. Бол өчигдөр отоос гараад аюу гоёсэн баг. Тэгээд ямар ч исэн гэртээ ирсэн. Ишаа. Тэгээд их бүгдээ сюрприз ирсэн. За өглөөрч цаавандаа очиод өөрийгөө бэлтцэн гарахад бэлэн болсон байна. За манай дүү ирж намайг аваад. За тэгээ бид хоёр манай охины юмнуудыг бол бэлтэх ёстой байгаа. За тэгээд сансарлаа ороод сансрын жүүрэн үрт байдаг салбар дээр нь би кекнийхаа захиалгыг өгсөн байсан. Тэр захиалга аваад ер нь бол бид хоёр дараагийн ажлыг төлөвлөсөн. За охиныхоо кекийг авсан. За тэгээ ангийнханд нь өчтгэн гарын бэлэг бэлтчихлээ. Ямарчсан. Энтийнхаа нэг үлсээр нь гэдэг
талаанд бичээн 12 цагаас багштайгаа навчингээ хэлсэн байгаа. Тэгээ одоо бол 11 цаг 50 минут болж байна. Одоо ерөөс 10 минутын завин тэгээд очиод яваад байсан. Баярлалаа татхя.